Сайнгэр Сэвхүүлийн төмөр. Түшээд хан аймгийн Түшээд вангийн хошуу. Одоогийн Дундгов аймгийн Цагаан овоо сумын харьяат Сэвхүүлийн төмөр гэж сайнгэр байжээ. Толгой томтой, цээж маш өргөн, хүзүүн лут бүдүүн, зөвхөн өмсдөг хувцас нь гутлна гихтэл тохооноос урт, том биетэй их хүчтэй хүн байсан гэж нутгийн хүмүүс ярилцдаг билээ. Төмөр жаалгойнд буугаад мордохдоо "Чи надтай цуг явна шүү" гэд аавын дагуулад морджээ. Тэд Даашинхүүгийн пүүсээс яваа хятадууд дээр очиж гин. Хятадууд цагаан сараа тэмдэглээд хөл хөдөлгөөн ихтэй байв. Тэд гисэр бурхнаа тахиж, идэ будаа, архи дарс болж байснаа Сэвхүүлийн төмрийг хараад "Та дээшээ суу, тийшээ суу" гэд сүйд байна гинэ. Төмөрч хойморт нь гараад суучхаж гин. Жаалгой нилээд хулгаж байснаа төмөр гойн догсноор хажууд нь очоод суужээ. Төмөр идэ будаанаас нь авч идэж, тэдэнтэй ярьж хөөрч сууснаа яриандаа халсан хүн болоод гисэр бурхныг тавьсан идэнээс нь аваад идчихэж гинэ. Тэгтэл толгойлж явааныг данжаад "Хаяа, чи бурхны идэ идэж болохгүй шүү" гэхэд төмөр "Амьгүй бурхны өмнө амттай идэ тавьж суухын оронд айлчин гийчэндээ тавьж байвал яасан? Амьд хүний алга дээш харуулж сураагүй муу хар хятад чи юу гээд байна вэ?" гэд бурхны тавхтай будааг тэржгээр нь буулгаж ирээд идэж эхлэхэд данжаад учиргүй уурлаж хар тамхины гаансаараа төмрийн дух руу цохиод авчээ. Төмөр данжаадыг суугаагаараа барин авч татж ирээд өрөөсөн гараараа хаалгаар гартал шидчихэж гинэ. Тэгтэл гэрт байсан хятадууд шуугилдан босч харайцгааж гартаа юм барьж төмрийг зодохоор тал талаас нь дайрахад төмөр дагуулж очисон жаалгойг ардаан суулгачаад ойртсон болгоныг өсвөртөл цохиж сүүлдээ хаалган дээр нь суучгаад ойртсныг цохиж унгаад байжээ. Хятадууд ч ойртхон болоод зүхтаацгааж тэгэхэд төмөр гэрт байсан бүх данс харааг авч алт мөнгө, эд хогшлыг бүгдийг сорчлон жаалгойн дээлийг хөөргүүлэн өвөртөн чихээд үлдснийг өөрөө өвөртөлж морддон очиход тэднийг харсан хятад болгон зүхтааж байсан гинэ. Дагуулж очисон хүн нь өвөртөө хийсэн юмыг дааж ядан мориндоо мордож чадахгүй байхад төмөр бүснээс нь ганцхан өргөөд морин дээр нь тавьчихсан гэдэг. Тэгээд хоёул мордож хэсэг яваад төмөр гуай "За, чи ингээд яв" гэд өөр тийшээ морины жолоог залхад жаалгой айснаасаа болоод үгч дуугарч чадахгүй хоцорсон гэдэг. Жаалгой гэртээ ирээд нөгөө их алт мөнгийг яах учраа олохгүй бараан дороо нууж гэрээсээ ч толгой цухилгахгүй байтал төмөр нэг өдөр давхин иржээ. Төмрийг ирэхээр жаалгой их л сандарсан байдалтай. "Үгүй ашиггүй, та нөгөө юм авах гэж ирв үү?" гэж асуужээ. Тэгтэл төмөр гуай "Авах байтлаа чамд өгдөг юм уу? Дуугүй цусал, шингээж чадахгүй шилчин татчих гээд байвал нутгийн ядуу хүмүүст тарааж өг" хэмээн зандарсан гэдэг. Жаалгой тэр их алт мөнгийг хэр жинээгээр нутгийн ядуучуудад тараан өгч Сэвхүүлийн төмөр гуай өгүүлсэн юм гэж хэлж явжээ. Сэвхүүлийн төмөр тавь шахаж байхдаа Түшээд вангийн хошуу тамгын газарт баригдаж мөглөнд оржээ. Үхрийн ширээр ширлээд орхиход 2 хоногийн дараа ширэн бөмбөгөөд хоцорсон өөрөө алга болсон байж. Ширээн хатахаар зад тийрээд гараад явчихсан нь тэр байв. Нэг жил Түшээд вангийн хошууны Ламын хонгор гэдэг газар овоо тахиж том наадам хийжээ. Сэвхүүлийн төмөр тэр наадамд барилдаж учраа болгоноо хаясаар 7 хошуу дан шиг наадам төрүүлсэн гэх нэг нь том бөхтөө үлдэж гинэ. Төмөр өнөө хүнийг хаятал наадам үзэж суусан баяд ноёд
хайна хэмээн хашгиралдан дахин барилдуулжээ. Төмөр нөгөө бүхийг дахин барьж аваад ноёны суудлын өмнө аваачиж хаяад уурандаа багалзуурын шахахад олон хүн тал талаас нь ташуур мод барьж дайрцгаажээ. Тинхүү бөөн зодон болоход ханилж явсан нөхд нь хэрэг төвөгт орхоос болгоомжлон айж бүгд зүгтцгаасан байна. Харин төмөр зодог шуудаг тайгаан дээл бүсээ чөмсөлгүй мориндоо мордож ноёны хяанрыг бүгдийг мориор туулгаж зодчоод зандан ширээ байна хөө, сум зандан цустай байна хөө, уран шарвагч ноёд байна хөө, сургамж болмоор ташуур байна хөө гэж дуулаад нөхдийнхөө араас гүйцэж ирж байсан гэдэг. Тэрээр харгас засгийн үеийн дотоодын лам ноёд гадаад худалдаачдын эсрэг цаг ямагт тэмцэж байсан учраас мөглөнд удаан хугацаагаар сууж тамлуулсаар амь алджээ. Түүний шарлыг жанчхүү ордог шар зам гэдэг газрын цаана гаргаж оршуулсныг баруун зүгийн аянчид олж аваад явчихсан гэнэ. Үүнээс болоод Сэвхүүлийн төмрийг баруун аймгийн хүн гэж зарим хүмүүс ойлгодог болсон гэж нутгийн улс ярьдаг билээ. Сэвхүүлийн төмрийн төрсөн дүү Бөхс соном гэдэг хүн байж байгаад 1970-аад оны үед нас барсан хэмээх баримтч мөн бий. Ийм нэгэн халахын хангар сайхан ард олныхоо төлөө ам бие хайрлалгүй тэмцэж явсан нь үнэн түүх билээ.